Ахын тэгээд олон сайхан зөвлөлтүүд өнөөдрийн монголчуудын эрхэм засаг орчмыг гүйцэтгэж болсон. За энэ удаагийн арга хэмжээ бол онцлог нь гэвэл бид бүхэн энэ соёлын өвийг тээгчнэрийнхээ бас одоо толгомдож байгаа асуудлыг нь бас сонсож зөвлөгөө маягаар одоо энэ сарын аянаа зохион байгуулъя гэж шийдсэн. За соёлын өв тээгчд маань одоо бидэнтэй уулзахдаа бид бүхнийг одоо нэгдсэн байдлаар энэ соёлын өв тээгчнийг сурчлах, энэ өв тээгчнийг одоо энэ уламжилж байгаа энэ арга хэмжээнүүдийг дүүрэг нийслэлээс одоо нэгдсэн байдлаар дэмжиж өгөөч. Бид та бүхний гаргаж байгаа соёл одоо спортын чиглэлээр гаргаж байгаа үйл ажиллагаанд одоо бас санаа санаачлага одоо дэвшүүлж хамтдаа бас энэ одоо өв тээгчнэрийн үйл ажиллагааг сурчилж ажилламаар байна гэсэн үр дүнд өнөөдөр бид эхний байдлаар зөвлөгөөнөө хийгээд дараагийн одоо удаад бол бид энэ 4 сарда бол өв тээгчнэрийн одоо нэгдсэн тоглолтыг одоо энэ цонгон хайрхан дүүрэг болон нийслэлийн иргэдтэй төлөвлөе гэсэн ийм одоо онцлогтойгоор эхэлж байгаа. Тийм цонгон хайрхан дүүрэг маань нийслэлийн одоо томоохон хүн амаараа 2-т ордог дүүрэг 360 гаруй мянган иргэдтэй. Энэ ч үүднээсээ бас соёлын өв тээгчнэр маш их байдаг. Дүүрэгт бол одоо улсын хэмжээний хамгийн их өв тээгч буюу 400 гаруй одоо бит болон бит бус өвийг тээгчнэр амьдардаг ийм онцлогтой. Мэдээж энэ одоо зохион байгуулж байгаа гол шалтгаан бол түүх одоо уламжлалаа одоо хүүхд залуучуудаа сурчлаа, иргэдтэй одоо уламжлах үлдээх, тийм ээ, өвлүүлэн үлдээх зорилгоор л одоо энэ арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа. Мэдээж одоо хувь хүн одоо өв тээгч маань хуваараа одоо өв тээх уламжлалаа одоо үр хүүхдтэй, тийм үү, найз нөхдөдөө ингээд үлдээдэг ч гэсэн одоо улс орон даяар сурчлах ийм одоо гол ажлууд дээр бол тэр бүр өв тээгчнэр мөн одоо ажиллаж чадахгүй. Тийм учраас энийг дүүрэг нийслэлийн зүгээс бодлогоор дэмжиж одоо энэ соёлын уламжлал болон энэ өв тээгчдийн одоо түүх соёлын асуудлыг дэлгэрүүлэх ийм одоо гол зорилгол тээж одоо хамтарч ажиллаж байна л гэж ойлгоо. Соёлын өв гэдэг чинь өөрөө ерөөсөө л энэ уламжлалт энэ монголчуудын амьдарж байгаа одоо арга ухаан шүү дээ, тийм ээ. Энэ үүднээсээ энэ соёлын өвд чинь дуу, хуур, одоо энэ хөгжим, зэмсэг, мөн одоо урлагийн бүтээлүүд, мөн хувцас хэрэглэл, тийм ээ. Одоо амьдарч байгаа гэр орон сууц гэх, тийм ээ. Бүхэл зүйл энэ соёлын өв тээгчнэрт орж байгаа. Тэр үүднээсээ одоо манай дүүргийн зүгээс бол энэ жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөрөө дамжуулан энэ эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдтэй чиглэсэн өв тээгчнэрийнхээ одоо энэ өвөө уламжлалаа иргэдтэй сурчилж, бодлон борлуулж, таниулах зорилгоор ийм одоо жижиг дундын асуудал дээр бол бодлогоор дэмжиж ажилладаг. Энэ ч үүднээсээ өнөөдөр манай энэ арга хэмжээн дээр дүүргийн болон нийслэлийн жижиг дунд үйлдвэрийн дэмжих төвийн харьяа боожж байгаа өв тээгч буюу хувцас хэрэглэл эд зүйл одоо үйлдвэрлэдэг ийм одоо бизнес эрхлэгчтэй бас оролцуулж байгаа. Орон хуур болон босод одоо уламжлалт үндэсний одоо хөгжим юугаар хөгжмөр тоглолт сурах энэ боловсролын одоо сургалтын цагийг гаргаж ирсэн. Энэ ч үүднээс сонгон хайрхан дүүрэгдэг нийт одоо нэг 100 орчим сургууль цэцэрлэгээ 500 орчим хүүхдүүдэд энэ морин хуурын одоо том одоо хөтөлбөр хэрэгцсэний дүнд 500 гаруй хүүхдүүд одоо морин хуураар одоо тоглолт сурсан энэ өв уламжлалаа одоо хадгалж үлдэх ийм одоо ажил бодит ажил болсон. Өв уламжлалыг одоо хойч үедээ одоо хүргэж яваа их тийм буянтай улсууд байгаа юм. Тэгээд Монголын нүүдлийн соёл энэ гайхамшигыг бол одоо дэлхийд даяар хүлээн зөвшөөрч байгаа. Ялангуяа дэлхийн өвд одоо сүүлийн үед ЮНЕСКО-гоос Монголын нүүдлийн соёлын өвүүдээс 18 өвийг одоо бүртгэхэд байж байна. Хамгийн сүүлд нүүдлэх ёс заншил зан үйл гэсэн гайхамшигтай өвийг одоо дэлхийн өвийн жагсаалтанд бүртгэж авлаа. Тэгээд ер нь бол тоомтойгоос нь дурдвал уртын доо, морин хуур, хөөми, за тэгэл одоо айраг эсгэх одоо уламжилт, бүхүрээ айраг эсгэх уламжилт арга гэх юм уу, уул усаан дахих Монгол зан үйл ёс заншил гэл асар олон одоо тийм гайхамшигтай өвүүдийг бол Монголын нүүдэлчин ард түмүүд бүтээсэн байгаа юм. Тэгээд сонгон хайрханчууд бол энийг өвлөн хойч үедээ уламжлуулах гэдэг энэ зөвлөгөөн хийж одоо яах вэ гэж ярьж байгаа нь гайхамшигтай байна. Нүүдлийн соёлын уламжлал бол яг хотын соёлтой бас зарим талаараа нийцдэггүй олон зүйл байдаг. Гэхдээ нүүдлийн соёлын тэр дотор байгаа агуулга
тэр хүн төрлөختний сайн сайхан өв уламжил сэтгэлгээ одоо бэлэгдэл ёс зүй нүүдлийн соёлын тэр агуу хүнлэг ариун сайхан өвүүдийн одоо мөн чанар утга санааг бол хотын суурьшмал одоо залуучууд суурьшмал иргэд одоо хүлээж авч цааш нь уламжлах нь одоо тэртээ тэргүй тухайн хотын амьдрал сайн сайхан байхад бол асар их нөлөөтэй. Тийм учраас бол одоо сонгон хайрханчууд бол энэ нүүдлийнхээ энэ агуу их соёлын тэр гайхамшигтай энэрэнгүй ариун ёс суртахуун бэлэгдлийг одоо тээсэн тийм одоо өв соёлон эзэмшин авч одоо хойч үеийн залуучуудад хүүхдүүдэд уламжлах ийм арга хэмжээ зохион байгуулж байгаа нь маш их одоо өндөр ач холбогдолтой л гэж үзэж байна. Өвлөн уламжлагч нарынхаа дунд үл тасрах өв гэсэн нэртэй юм зөвлөгөөнийг зохион байгуулж байна. За манай дүүргийн хувьд болохоор нийтдээ 300 гаруй өвлөн уламжлагч нар бүртгэлтэй байдаг. За тэгээ энэ нь бол одоо бусад дүүрэг орон нутагтай харьцуулахад бол нэлээдгүй өндөр тоо байдаг. За энэхүү 300 гаруй өв тээгч өвлөн уламжлагч нараараа дамжуулан одоо өнөөдөр Сонгон хайрхан дүүргийн хэмжээнд одоо энэ соёлын бит бус өвийг одоо сурчлан таниулах зорилгоор энэхүү арга хэмжээ хийж байна. За энэхүү өнөөдөр бас онцлог нь гэх юм бол 500 морин хуурын бас хүүхэд багчуудын бас нэг морин хуурын татлагыг бас зохион байгууллаа. Дээрээс нь энэхүү арга хэмжээнд дээр бид нар бас үзэсгэлэн худалдаа, үзэсгэлэн сурчлагаа таниулгыг бас явж байна. Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бас үндэсний үйлдвэрлэлийн эрхлэгчнэрээ бас хамруулан ингэж оролцож байгаа юм арга хэмжээ болж байна. Би энэ 3 дугаар ангиасаа эхлэн одоо юм ойж эхэлсэн, дээл урлж эхэлсэн байгаа. Тэгээд урт цагаанд олон жил ойдлчи хийсэн уул миний мэрэгжил нягтлан бодох юм байгаа. Тэгээ энэ дээлээ би торгоны өөдөс зүйж уралсан 500 гаруй торгоны өөдөс одоо 3 сар гаруй хугацаанд ойж хийсэн дээл байгаамаа. Тэгээд энэ дээлээ одоо юу шилжигэнтэй. Тий. Одоо үр хүүхдүүдтэй зааж сургаж манай 3 охин ойдлчин байдаг. Тэгээд энэ дээлээр одоо нэг уралдаанд оролцсон байгаа. Энэ баданлаг хоцдог бурхны суудлын цэцэг тий. Энэ ус нь байна, энэ үүл нь энэ бунд хорол бурхан, энэ нөгөө жолоочийг дааж явдаг бурхан, энэ ингээд үүл уул энэ уул энэ эднэр нь ингээд ус энэ салхи үүл нь ийм бэлэгдэлтэй юм байгаа тий. Та одоо эсхийн урдлаар өрхөө үйлдвэрлэл эрхлээд юм хичнээн жил болж байгаа юм. Өө одоо ийм насаараа л хийж байна да. Ээжээсээ сураал ээж маань миний багш. Тэгэл ээжээсээ сураал ингээд өглөөд одоо манай хүүхдүүд бүгд ширмэл ширж байгаа. Тий. Сонгон хайрхан дүүртээ хичнээн жил амьдарч байгаа. Одоо 25 жил амьдарч. Үйл ажиллагаа эрхэлдэг газар нь одоо хаана өөрхөөрөө гэртээ тийм 100 өвөлдний ширмлээ ширээл 100 болохоор ногоо тариал. Ашаантаа ногоо тариал тэгээд хажуудлах айлын ашааг бас ногоо тарих нь жижигдээд нөгөө мод бахан мод жимсний модтай юм. Тэгээ мод тарьсан чинь нөгөөх газар нь багтахаар хажуу айлын гашааг худалдаж аваад. Тэгээ 100 болохоор одоо ингээд ногоогоо тариал. Өвөлдний яг зүгээр сууж яхаар ширмлээ ширсэх. Одоо захиалагчд бол одоо энэ олон жилд бас нэлээд болсон байхаа. Эсхийн эдлийн ер нь эрүүл мэндийн талаас нь яривал юу гэж хэлэх вэ? Бөөр нуруунд сайн, төрөө өвлчирхаа, тэгэл ер нь цагаан мах эргэх гээл ер нь л энэ нөгөөх яг эко бүтээгдэхүүн байхгүй юу? Манай жинхэнэ хоньныхоо ноосоор хийсэн тий. Тэрүүндээ дулааныхаа талаас бодсон ч гэсэн хүмүүс одоо маш их захиалж байгаа. Сүүлийн үеийн юунууд хөөхтүүч одоо энэ эсхийг хэрэгэлдэг болж байна. Тий. Би одоо энэ орны энэ диваны бүтээлг энийг маш их захиалж ширж байгаа. Тий. Күлдэрхгүй, наалдахгүй тий. Тэгээд өвөлдөн дулаан ер нь л эсхийд их юу тал их биш үү сайн тал тий. Энэ бол яг нөгөө олон талын эрүүл мэндийн талаас ач холбогдолтой. Тий, ач холбогдолтой. Эсхийн бойтог гутал. Тий. Би эсхийн бойтог гутал таавчиг бас хийн.
бүх төрлөөр л ашиглах боломжтой. тий.